Өнөөдөр би болохоор та бүхэндээ сургуулаа танилцуулах шийдсэн. За манай сургууль болохоор яг метроны бодлоос гарч ирээл бараг шууд хажуутай байдаг. Тийм болохоор нэг амар хол алгах шаардлага байхгүй. Надад тэр нэг аягүй таалагдсан тийм. Би одоо сургуулийнхаа хамгийн гоё хэсэг дээр ирчихсэн. Манай голын нэг тийм талбайны хэсэг гэдэг байхгүй юу? Тэгээд энд болохоор нөгөө моднууд нь ийм модных навчин нэгэд гоё солигдчихдаг. Тэгээд хавар болохоор сакура энэ төр энэ хэсэг цэцгэлдэг байхгүй юу? За би одоо болохоор номын сангийнхаа оролцсон ирсэн байна. Тэгээд манай номын сан болохоор гаднаасаа амар дээр байх шиг тийм харж байсан. Тодорхой нас айгүй шинэлэг. Магистр, докторийн оюутнуудын сургалтын албанууд энд байрлалтай. Тэшээгвэл бичиг баримт өгөх гэж л их ордгийн. Тэрнээс нэх ирээд ах шаардлага байхгүй. Энэ нь болохоор сургуулийн хаалны газар байрлалтай байгаа. Өнөөдрийн хаал айгуу гарагч нам байл. Манай сургуулийн төвчлөл тавиад хаалга хавцаавал ихэвчлэн хичээлийн байрнууд тэгээ дотуур байрнууд байдаг. Тэгээ бид хэд бол ийшээ нэг хэрэг шаардлагагүй учраас нэг явдаггүй. Тэгээ би анх нөгөө хичээлд орж явж байгаа кампустаа танилцах гэж байгаа хэсдэгсэн. Анх ирээд эхний семестрт их алхдаг очтэй. Тэгээ нэрийн цай харсан бол энэ Хангёнжи Киньямган гэх манай байр сургууль иргэд юм Киньямган боёо одоо тийм хүний дурсгал зориулсан барилга ч юм уу. Тийм барилгад аягүй хөтг байхгүй юу? Тэгээд энд болохоор яг нөгөө тийм төгсөлтийн баяр энэ төр боллоо гэж бодоход гол үйл ажиллагаа маань энэ барилгад болдго юм байлаа. Тэгээд би нөгөө мастер төгсөх үед манайх корона гарсан учраас нөгөө доторх тэр гоё давхарлын техник шиг тийм юм орж тэгж хүн болгох стат диплом авч чадаагүй. Тэгээд энийхээ зүгээр гадаанаа бидэд 6 даруулаад тэгээд энэ дотор болж байгаа үйл явдлаа болохоор үүдэн гадаа тэр нөгөө дэлгэцээр харж исэн. Тэгээд жоохон харамсалтай байсан. Сайн харцалсан нөгөө Ужингагийн юу болсон шүү дээ амар хит болоод байгаа шүү дээ. Янз бүрийн сургуулийн хатар нөө зармаар юмэр Ужингагийн холбоотойгоор тэгээд бас их гаргачих. Манай сургууль ерөөдөө хувийн сургууль учраас газар нутгийн хэмжээний улсын сургуулийн батгууд харьцангуй бага байдаг. Тийм болохоор ингээд барилгууд нь ингээд хоорондоо холбогдоод дэше доошоо ингээд янз бүрийн ингээд холбогдсон. Тэгэл жижиг нөхөр ингээд дэшегээ номын дээр гарч мардаг ч юм. Тийм барилгууд аягүй их ихтэй одоо жишээ нь энэ барилга болохоор Хуганшир буюу сургуулийн эмнэлэг байгаа. Дээрээс нь оюутны карт энтрээ энэ барилгаас ирээд авч болно. Тэгээд бас нөгөө аягүй тийм хөрхөн зөвлөгөөний газар гэж байд юм билэ. Сэтгэл судлалын зөвлөгөө өгнө. Эсвэл бакалаврын оюутнууд тэр нөгөө ажил мэргэжил болгох. Одоо ажил хаалгаар ч юм уу зөвлөгөө өгдөг юм газар байд юм билэ.
Миний өрөө болохоор зүгээр гоё өдөр хичээл хийх боломжтой өрөө байгаа. Тэгээд тодорхой нэг гоё нөгөө харагдах байдал нь гоё болооч тийм үү би бас энд сууж хичээл хийх өдөртэй. болохоор манай Ёнгошэр буюу судалгааны өрөө. Манай болохоор багшийнхаа өрөөнд сууж байдаг. Манай багшийн зүтг байхгүй. Тэгээд мэдээж багш байхгүй бол тухтай. Яг тустай яг нөгөө хичээлийн тийм өрөөнүүд гэж тустай байдаг л да. Тэгээд тэнд ороод хийсэн ч болно. Энд болохоор нөгөө манай багш чинь бас яг нөгөө баян хичээлээ ирж хийдэг цөөхөн оюутнууд гэдэг болохоор их хвчлэн нөгөө ширийг нь ингээд гаргаад өгсөн болохоор бас яаж өөр газар очиад суугаа хичээлээ хийхөө. Тэгээд юм өрөө ганцаар авил амар идэв. Манай хэл болохоор хвчлийн сундаг гон гэдэг сүүлд баригдсан барилга байгаа байхгүй юу? Энд хэвчлээ. Аниктэй кинемгон гэдэг байгаа. Энэ бас аниктэй гэдэг хүний дурсгал зориулсан барилга гэх юм уу? Энд барилга болохоор хвчлэн нөгөө хөгжмийн одоо мэрэгчлэлтэй гэх юм уу? Хөгжмийн мэрэгжлийн хүмүүс хвчлэн байт юм билээ. Энэ хүн нь ингэсэн Солонгосын нөгөө төрийн дуулын зохиогсон хүн гэлөө дээ. Тэгээд тэр хүний нэрээр ингэж нэрлсэн юм барилга гэдэг юм билээ. Тэгээд энэ дотор нь нөгөө тийм төгөлдөр уурын гэж жижиг өрөөнүүд байдаг байхгүй юу? Тэгээд манай нэг их сургуулийн найз маань оршиг төгөлдөр уурны хичээл талтна гэд тэг хичээлгүй үед дундуур нь ороод нэг 20-30 минут ингэ тавцчих болт юм байлээ. Өрөөнд зүгээр онгорхойчдаг. Та бүхэн хэрвээ манай сошиал тавьдаг төгөлдөр уур тоглох оюутнууд байх юм бол хичээлийнхаа завсрын цагаар энэ аниктэй кинемгон руу ороод цанхаараа харагддаг юм билээ. Хүн байхгүй хам дотор нь ороод хүмүүсийн хичээлийн хуваарийг харж аваад орж иртэл төгөлдөр уур тоглох боломжтой юм билээ шүү.